Сайн байцгаана уу? Та бүхэндээ элэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмж 5-ыг хүргэж байна. Холбоо гишгийн 4. Үйл үгийг төгсгөлөөр нь 2 англи нэгшгээр төгсөн, гээгүүлэгчээр төгссөн. Гээгүүлэгчээр төгсөн үйл үгээ дотор нь хадуу дэвсгэрээр төгсөн, зөвлөн дэвсгэрээр төгсөн гэж ангилнаа. Дэвсгэр үсэг гэдэг маань үгийн тохиолдохгүй. Яагаад гэвэл үг эхлэхдээ дан ихшгээр эхэлдэггүй, дардаа ихшиг тавьждаг учраас дэвсгэр үсэг маань үгийн дунд болон төгсгөл тохиолдох нэ. Хадуу дэвсгэр гэдэг нь багар сад буюу Б, Г, Р-с Д гээгүүлэгчийг хэлэх нь, зөвлөн дэвсгэр гэдэг нь намлан буюу инг гээгүүлэгчээр төгсөн үгсийг зөвлөн дэвсгэрээр төгсөн үг гэдэг байна. Дэвсгэрлэх гээгүүлэгчийн үндсэн шинж. Дэвсгэрлэх гээгүүлэгчийн үндсэн шинж нь ардаа ихшиггүй бичигдэн үгийн дунд болон адагт. Хэрэв үйл үг дэвсгэрлэж төгссөн байвал түүнийг хувилах үсгээр төгссөн үйл үг гэнэ. Хувилах үсэг гэдэг нь энэ БД-РС-л гээгүүлэгчийг хувилах үсэг гэх бөгөөд навдарсал гэж ихшгээр амьлуулан чийжилдэг. Навдарсал. Энэ гээгүүлэгчээр төгссөн үг. Нэр үг. Хүмүүн, үйл үг, хан, тон, сун, чин. Б гээгүүлэгчээр төгссөн үг. Нэр үг. Эб, үйл үг, хөв, жив, ав. Д гээгүүлэгчээр төгссөн үг. Нэр үг. Хээ үгэхэд, үйл үг, дад, чад, од. Эр гээгүүлэгчээр төгссөн үг. Нэр үг. Гар, үйл үг, гар, захир, хүр. С гээгүүлэгчээр төгссөн үг. Нэр үг. Алуус, үйл үг, бос, дас, нис. Л гээгүүлэгчээр төгссөн үг. Нэр үг. Хөл, үйл үг, бол, ол, сал. Дээрх үсгүүдийг яагаад хувилах үсэг гэж нэрлсэн бэ? Энэ БД-РС-л буюу хувилах үсгээр төгсөн үгэнд ИГ, эр гэсэн гээгүүлэгчээр эхэлсэн залхуур залхахад тэдгээрийг гидсүй тэргүүтнээр угсран холбодгоо. Ингэж угсран холбоход дээрх гээгүүлэгчдийг хувилав гэж үзээд хувилах үсгүүд хэмээн нэрлэдэг. Жишээ нь бол хувилах үсгээр төгсөн үгэн дээр на ягаан малар буюу хувилгагч үсгээр эхэлсэн дагавар нөхцөл залхахтаа гидсэж эргэлнэ болов на. Ийхүү хувилгаж буй үсгүүдийг ягаан малар гэж амьлуулж уншин цээжлээд тэдгээрийг хувилгаж үсгүүд гэж нэрлэв. Харин навдар салаар төгссөн үг нь жиж босод хот гэсэн гээгүүлэгчээр эхэлсэн залхуур залхахад эс хувилгах тул жиж босод хот хэмээн чийжлээд эс хувилгагч үсэг хэмээн нэрийджээ. Навдар сал буюу хувилах үсгээр төгссөн үгэнд ягаан малар буюу хувилгагч үсгээр эхэлсэн дагавар нөхцөл залхахтаа гидсэж эргэлнэ. Жишээ нь сур, сурууя, суруугсан, сурууна, суруумой, суруулаа, сурууруу. Хувилах үсгээр төгсөн үгэнд жиж босод хот буюу эс хувилгагч үсгээр эхэлсэн дагавар нөхцөл залхахтаа шууд залхана. Сурчуу, сурбай, сурсугай, сурдаг, сурхуу, суртугай. Хувилах үсгээр төгсөн эсгийг хэрхэн таних вэ? Хувилах үсгээр төгссөнийг таних харьцангуй шинжтэй 2 шалгуур бий. Үүнд нэгдүгээрт нь хэрэв ямар нэг үйл үгийг хувилах үсгээр төгсөн гэж үзвэл тухайн үг үйл үгийн хэвийн бусдаар үйлдвэрлэх га нөхцөлийг залгаж болох ёстой. Жишээ нь салгаа, буцалгаа, хүргээ, сунгаа, дасгаа, цадхаа. 2. Хэрэв ямар нэг үйл үгийг хувилах үсгээр төгсөн гэж үзвэл тухайн үг тусах үйл үг байх ёстой. Жишээ нь ягуу маийг ол, ягуу маийг чир, ягуу маийг сур, ягуу маийг шийд, ягуу маийг эмүс.
Дээр хоёр шалгуураар хувилга үсгээр төгссөн бүх үгсийг таньж болох уу? Энэ хоёр шалгуур нь ихэнхдээ тохирох боловч зөрчих тохиолдол цөөнгүй. Би жишээ нь од, хад, хугуул, чинэх гэдгийн чин, хөв, хоцор ийм үгсийг журамлан тогтоох шаардлагатай бөгөөд эдгээрийг чийжлэн тогтоох хэрэгтэй. Дараах үйл үгсийг төгсгөлөөр нь ангилан хоёр багнад хувааж бичнэ үү. Ингэж бичгтээ тайлбарчиг ашиглаарай. Эс, хус, хугуул, чин, хөв, хоцор гэх мэт. Орчин цагийн монгол хэлэнд га нөхцөл нь гаги, гоогүй гэсэн дөрвөн хувилбартай. Жишээлбэл гарга, хүргэ, норго, хүргү гэх мэт. Гэтэл монгол бичигт гаги, гу, хаахи гэсэн хувилбаруудаагаар тохиолдно. Жишээ нь ханга, хөдүүлгэ, олгуу гэх мэт. Харин уг хаахи хувилбарыг дээс гээгүүлэгчийн дараа залгах. Жишээ нь цадхаа, нисхээ гэх мэт. Салгаа, буцалгаа, хүргээ, сунгаа, дасгаа, цадхаа. Ягуу маяг ол, ягуу маяг чир, ягуу маяг сор, ягуу маяг шид, ягуу маяг эмүс. Өмнөө заахын тяалгалын нөхцөлтэй үгийг захирч чадаж буй үгийг тусах үйл үг гэж хэлнэ. Жишээ нь ав гэвэл тусах үйл үг болно. Учир нь энэ номыг ав гэхэд номыг гэсэн заахын тяалгал бүхий үгийг захирч чадаж байна. Сурагчиддаа сурлагын амжилт хүсье.